Сайн бацгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн бацгааны өрхөн мөндөд сонсогчдоо. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр Буддийн гүн ухаан бидний амьдралд гэсэн сэдвээр ярилцахаар шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн, шашин судлалын салбарын эрдэмшлэгээний тэргүүлэх ажилтан Гантын огшиг зочноор орсон байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн амар амгалан айлтгая. За ингээд бас Гантын огштойгоо уулзсных их сайхан сонио ачинтай гэвэл Гантын огшийн хамгийн сүүлд гаргасан Буддийн гүн ухаан Чойрын 5 ботгийн эмх номыг англи хэл дээр гаргасан ийм сайхан бүтээлтэй сууж ин тэгээд бас танд ийм сайхан бүтээлээ гаргасанд нь баяр хүргье гэж хэлмээр байна. Тэгэхээр мэдээж энэ бол маш том сэдв. Өнөөдөр бол би аль болох Буддийн гүн ухаан ер нь ард иргэд бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг гэдэг талаас нь илүү энгийн яриа өрнүүлүүл гэсэн бодлоо. Мэдээж тэгэхээр энэ ярианы цаана бол мэдээж гүн ухааны суурь явах бах. Тэгэхээр миний бас ингээд сонирхож байгаа эхлээд ярилцъя гэж бодсон зүйл бид нар бол дорны ард түмэн, дорны гүн ухаан, тэнд дундаа Буддийн гүн ухаан дээр бидний аж ахуй амьдрал энэ сэтгэлээ суурилж ирсэн. Тэгэхээр яг энэ 21-р зуунд бидний дорны ухаан руу өрнийхэн маань илүү их сонирхон судлах болж гэж би хараад байгаа. Тэгэхээр яг Буддийн гүн ухааныг ер нь энэ өрнийхэн маань ер нь аль төвшин судалж гин, аль төвшөнд илүү сонирхож явах шиг байна. За ер нь дорн өрн гэсэн энэ хоёр ертөнц хүн төрлөخت нь энэ дэлхий дээр хүн төрлөختний түүхийг аваад үзэхэд дорны соёл, өрний соёл гэсэн нэг хоёр том соёлыг энэ хоёр дорны ард түмэн, өрний ард түмэн хэсэг хугацаанд нэлээд хоорондоо холбоогүйгээр тусдаа хөгжүүлж ирсэн байдаг. Ер нь 19-р зуунаас эхлээд энэ дорн өрний хооронд харилцаа бий бол дэлхийн нийтийн нийгмийн хөгжил, дэвшил энэ бүхэн маань дорн өрний ард түмнийг холбож эхэлсэн байдаг л даа. Тэр үеэс эхлээд энд нэг шашин гэдэг ойлголтын тухай яригдах гэдэг л да. Ягаад гэвэл дорн өрн гэд хэлэхлээр өрний ард түмний хувьд ер нь 19-р зууны хүртэл орчлон ертөнцийн ч юм уу хүн төрлөختөнд байх цорын ганц үнэн шашин бол христийн шашин гэсэн ойлголт олон зууны турш өрний ард түмний толгойд явсан, тэрэндээ итгэж ирсэн байдаг. За тэгээ 19-р зуунаас эхлээд ингээд дорн дахны ард түм рүү нэлээд нээлттэй ирж очдог болоод ингээд ирэхлээр зэрэг дорн дахны ард түмний дотор маш олон судар шаструуд байгааг мэдээд тэр олон судар шаструудыг тань мэдхийн тулд дотор нь юу байдгийг гэдэг агуулгыг нь мэдхийн тулд орчуулж эхэлсэн байдаг. Санскрит хэл судлал, төвд хэл судлал, монгол хэл судлал гэдэг одоо Япон хятад хэлний судалгаа гэдэг өрний ихтэй сургуулиудад энэ дорн дахны хэл шинжиллийн талаар эхэлж судалгаа нь эхлээд тэгээд цаашаага тэр олон их сурвалжуудыг орчуулад эхлэхдээ зэрэгцээд дорн дахны ер нь шашин гэдэг бол ганцхан христ биш юм байна. Энэ хүн төрлөختний дотор маш олон шашин байдаг юм байна. Гэт шашин судлал гэдэг шинжлэх ухаан 19-р зуунд үүссэн. Тэгэхээр зэрэг Макс Мюллер гэдэг тэгээ тэр хүний хэлснийг алдартай үг байдаг. Хэрвээ та ганцхан шашин мэдж байгаа бол та ямар ч шашин мэдэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл шашнуудын хооронд харьцуулж байж өөрийнхөө шашин ч үгүй юм бусдын шашныг ингэж харьцуулж үзэх хэрэгтэй байна гэдэг ийм харьцуулсан шашнуудын хооронд нь харьцуулах ялангуяа харьцуулна гэдэг маань гол нь их сурвалж харьцуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр их сурвалж гэхээр христийн ч юм уу исламын хувьд бол Библи, Коран гэдэг хоёр судар байдаг. Гэтэл Буддийн шашин гэдээ ярихлаар зэрэг бүр хязгааргүй их судар шаструуд, тоо томшгүй их судар шаструуд байдаг. Тэгээд энэ шашин юм уу юу юм гэдэг талаас нь судалгаа эхэлсэн байдаг. Ер нь өрнөнд яг Буддийн гүн ухаан тал руу гүн ухааны их сурвалжуудыг судалсан судалгааг ерөнхийдөө 3 бас нэг урсгал гэж хэлэх юм уу тийм Франц, Бельгийн
урсгал, Англи, Германы урсгал, тэгээд Оросын гэсэн ийм 3 одоо бас нэг дотроо ялгардаг урсгал байна л да. Тэгэхээр анх Англи, Франц, Бельгийн судалгаанууд эхлэхэд бид нар бол аль нь ер нь санскрит хэл дээрх, пали хэл дээрх, япон хэл дээрх буддийг сурвалжуудыг орчуулад тэрийгэ тайлбарлаад ингээд ихэлсэн байдаг. Германд нэг одоо шуугуулсан асуудал бол хүн одоо нөгөө нас барахад уншдаг ном байдаг штэ. Бартойдлыг орчуулсан байна л да. Тэгээд сонсоходыг орчуулсан байна. Тэгээд орчуулангууд энэ нөгөө үүлийн үр тэгээд дахин төрөл, ховилгаан төрөл гэдэг ойлголт ерөөсөй байдгүй байжгаад тэр гараад ирэнгүүт их европчууд их сонирхож бас тэр үедээ их шууган болж исэн гэдг юм байл. Тэгэхээр энэ их сурвалжуудыг ингээд нэг нэгээр нь орчуулах тусам тэдний одоо сонирхол нь илүү их болоод ямар сони юм ярьдгийг тэдний хувьд бол бас яригддаггүй байсан тийм тогтцсон ойлголтоос нь өөр ойлголт, өөр тайлбар, ертөнцийг харах, ертөнцийг тайлбарлах шин өнцөг, шин цонх харагдаад тэгээд тэндээсээ бол сонирхол нь 19-р зуунаас эхэлсээр одоо бол улам л гүнзгийрээд байна л да. Тэгэхээр анх тэр Франц, Бельгийн судалгаанд бол бас энэ буддийн шашин бол христийн шашныг бодвол арай доод түвшин шашин гэсэн утгатай. Тиймэрхүү ойлголт бас гарч ирсэн юм байлээ. Гэхдээ сүүлдээ тэрийгээ бол хүлээн зөвшөөрсөн. Энэ бол буруу ойлголт юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Герман, Английн судлаачид нөгөө Рис Дэвидсийн одоо эхнэр нөхөр хоёр энэ яг авдрмын судалгаа тэд нар бол ерөөсө сэтгэл судлал тал руугаа яг энэ судалгаатай зэрэгцээд шашин судлал гэдэг шинжлэх ухаан үүссэн, сэтгэл судлал гэдэг тусдаа бас шинжлэх ухаан үүссэн. Энэ үеэс сэтгэл судлал зэрэгцээд. Тэгэхээр зэрэг энэ бүхэн чинь яг 19-р зуунд ингээд зэрэгцээд үүсээд эхлэхлээр зэрэг социолог үүссэн байдаг энэ үед. Одоо нийгэм хүмүүнлэгийн шин салбарууд урд өмнө одоо тэр бүр тусдаа салбар байгаагүй шинжлэх ухааны салбарууд. Тэгээд тэр дотор дорн дахин судлал бол маш том байр суурь эзэлж орчин үед ялангуяа сэтгэл судлалд буддийн гүн ухаан, буддийн энэ авдрмын төр сэтгэл судлал, Рис Дэвидсийн үеэс эхэлсэн сэтгэл судлал бол маш том байр суурь эзлээ. Сүүлийн үед энэ тарих мэдрэлийн системийн судалгаа руу ороод ирэхлээр зэрэг нейросайенс тал руугаа нейросайенс тал руугаа судалсан судалгаанууд нэг нарийн мэдээллүүдийг гаргаж ирсэн байдгийн байлээ. Өөрөөр бид нар бясалгал хийсэн лам хуврагуудын одоо тэр тарихны дааврын шинжилгээ хийхэд бол жирийн хүнийхээс нөгөө баяр баясгалын даавар нь бараг одоо 100% руугаа төхөөд нөгөө уур уцаарын даавар нь бараг 0 руугаа төгжсэн байх жишээтэй. Тэгэхээр тэндээс бол энэ бясалгал гэдэг юм бол үнэхээр хүний одоо юунд тарих мэдрэлт тайтгаруулдаг хүний оюун санааг баяр баясгал гэдэг юм ард үүргэдэг юм байна гэдэгт бол улам бүрл хүлээн зөвшөөрч ялангуяа том алдартай тарих судлаачид Далай ламын институттэй хамтарч ажиллаж байгаа юм шиг байгаа сүүлийн үед тийм яг нэг ийм одоо их өргөн цар хүрээнд судалгаа эхэлж байгаа нэг ийм цаг үе байна. Тэгээд буддийн гүн ухааны судалгааны хувьд бол яг нь ер нь буддийн гүн ухаан философийн онолыг судлахад тэр онол дотор яригдж байгаа ойлголт категорийн аппаратыг мэдэх хэрэгтэй байгаа юм л та. Тэр ойлголтын хүрээнд ярихгүй бол өөр философийн ойлголтоор нөгөө нэг философийн онолыг одоо түлхүүртэн гэвэл болдгоо. Тийм байна. Тийм болохоор зэрэг ойлголтын аппарат, буддийн гүн ухааны энэ ойлголтын аппарат гэдэг юм миг гаргаж ирээд ойлгоё гэхлээр яалтчгүй одоо өрнийн философийн ойлголт руу оруулж ирж ойлгохгүй болдгоо. Энэ нь жаахан өрөндийн философи руу оруулчих гэдэг. Тэгээ эндээс хамгийн их энэ бол болохгүй яг өөрөөх нь ойлголтоор нь судлах хэрэгтэй гэж гаргаж ирсэн судлаачд бол Оросын 20-р зууны ихэнх үеийн одоо Шербацкой гэдэг алдартай Розенберг гэдэг
сүүлдээ бол бас хэлмэгдэлд орсон л доо орсон. Одоо тэгээд тэр судлаачдын судалгаа бол нэлийн тийм яг гүн ухаан талаас бол нэлийн сонгодог судалгаа болсон. Одоо хүртэл буддийн гүн ухаан судлаачд бол Шрабатско Розенбергийн судалгааг бол дурдж байдаг. За тэгээд ойлголтын төвшөнд судалж эхэлсэн 20 дугаар зууны ихэнх үе маань 21 дугаар зуун хүрэхэд бүр доторх агуулга ялангуяа буддийн логик тань мэдхэн онол руу яг логикийн судлахлаар зэрэг яг өрний логикоос нэлийн өөр логик байгаад байдаг. Тэгээ энэ судалгаа бол одоо бас нэлийн эрчимтэй явагдаж байна. Яг хоёулаа л адилхан логик өөрөөр хэлбэл хүний сэтгэлгээ логик гэдэг нь хүн сэтгэн бодохдоо зөв сэтгэн бодох. Ярихдаа зөв ярих өөрөөр хэлбэл амнаас гаргаж байгаа үг ямар тохиолдолд үнэн байх вэ? Ямар үгийг бид нар үнэн гэж хүлээн зөвшөөрдөг юм. Ямар одоо сэтгэлгээг бид нар зөв сэтгэж гин гэж бодох юм ч гэдэг юм уу тийм. Энэ асуудал яригддаг. Аль аль нь л одоо өөрийн логиктч, буддийн логиктч яригддаг мөртлөө хооронд нь бас харьцуулахад хэрэгтэй тийм зарчмын ялгаа байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал руу улс үеийн үед нэлийн анхаарал хандуулж байгаа шиг байна. Тийм. Тэгэхээр би яг таны яриан дээрээс өрний дорны яг энэ одоо судалгааны арга гал ингээ бодсон чи яг өөрийнх нь нөгөө эмчийн юм дээрээс бодлоо л да. За би болохоор яг өөрөө өрний одоо ангаах хүн буюу одоо орчин цагийн Европ ангаах хүн гэдгээр анх одоо эрдэм заалгаад эн чинь болохоор өөрөө гүн ухаан нь бол харагдж байгаа баригдаж байгаа үзэгдэж байгаа юм одоо маш нарийн төвшөнд нь судалж штэ тийм ээ одоо бүрсүүл генетикийн төвшөнд геномын одоо кодоо тайлаад ингээд судалгаа яваад ирэхээр илэг гэдгийг бүр маш нарийн төвшөнд нь бөөр гэдгийг зүрх гэдгийг ингээд эд эсийн төвшөнд нь ингээд одоо судлаад энэний гүн ухаан нь бол одоо яг одоо аливаа юм бие дааж уршаад энэ зүрх бол тусдаа нэг юм гэдэг ч гэдэг юм уу тэр талаас сүүл ингээд би сонирхоо судалж байгаа энэ буддийн гүн ухаан их баг одоо 10 ухаантаа ордог уламж тангаа ухаан бол одоо хүний бие махбод бол 5 махбод нөгөө хий шар бадганы нэгдэл юм хоор хоорондоо шүтэн барилгатай юм гэдэг үднэс нь үзээд идэг. Тиймдээ ч гэсэн одоо үнийг одоо эмчлэхийн тулд бүхэл цогцоор нь эмчлэх ёстой гэдэг ийм зүйл. Тэгэхээр яг нөгөө сайн гүн ухаан дээрээсээ туурлаад одоо аливаа салбар болгох ингээд хөгжиж байгаа арга аргачлал ингээ явчихж гин удаа гэж би хараад байгаа. Тэгэхээр би танаас үгс одоо таас түрүүс нэг буддийн гүн ухаан гэдэг нэг талаасаа хэлээд одоо сүүлд болохоор мэдээж буддийн шашин гэж яригддаг. За сүүлд бол буддийн шинжлэх ухаан гэдэг ийм нэр том юм. Энэ зүйлүүд хоорондоо юугаараа ялгаатай болоод юугаараа бас жоохон юм зааглагдаад байдаг юм бол зарим хүмүүс л яг мэдээж би бурхны шинтэй бол биш. Гэхдээ би буддийн гүн ухааныг судлаж аж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг юм гэдэг хүмүүс хүртэл ярьдаг л та. Тэр талаас нь би асуугаад байна. Ер нь буддийн шинжлэх ухаан гэж ярина уу, гүн ухаан гэж ярина уу, шашин гэж ярина уу? Үндслэгч нь бурхан Будда. Сиддхарта Гаутама. Тэгэхээр Сиддхарта Гаутама анх одоо 6 жил бясалгасан гэдэг штеп. 6 жил бясалгахдаа яг юуг зорьсон юм бэ гэвэл шашин үүсгэх гэж бодоагүй байна. Тийм. Би нэг шашин нэг хүн намайг шүтчих нэг шашин л үүсгэж та гэж бодоагүй. Төлөвлөгөө гаргах гэж тийм. Яг өөрийнх нь одоо намтар түүхийг аваад үзэхэд бол тань мэдхгүй өөрөөр хэлбэл мэдлэгийн төлөө зүтгэж явдаг хүн. Мэдлэгийн төлөө одоо мэдлэг олж авна гэдэг бол тэр хүний хамгийн амьдралын зорилго. Бүх юм хаяад тэр хаан юугаа одоо хаан угсаа тэр бүх юмныхаа оронд бясалгал хийгээд ингээд даяанчлаад явсан гол зорилго нь бол тухайн үед эртний нэтгийг мэдлэгийг бол тэр бирмануудын одоо ой тайгад агууд бясалгадаг бирман багш нар ерөөсөө мэдлэгийг гаргаж авдаг гэдгээс тэр хүмүүсийг энэ нэтгэгчүүд хамгийн дээдлж оюун ухааны одоо оройн дээдлж дээдэлдэг тийм цаг үе байсан. Тэгэхээр тэр хүмүүсийн тэр оюун ухааныг хүрхийнсэн гэдэг тэр л хүсэл эрмэлзлэр хэд хэдэн одоо тийм бирман багш нар шав ороод тэгээд тухайн үеийн одоо тэр мэдлэгийг шалгуур болгох гол арга нь мэтгэлцэн байсан байгаа. Тэр бирман багш нар бол олон жил бясалгаад хоорондоо бол гүн ухааны маш нарийн том мэтгэлцээнүүдийг маш нарийн дүрмтэй тэнд бол дурын хүн орохгүй тэр одоо олон гүн ухааны онолуудаа мэддэг өөрийнхөө гүн ухааны онолыг тэрний эсрэг одоо үндэслэж чаддаг болсон цагтаа л мэтгэлцээнд ордог. Тэгэхээр ингэж
мэтгэлцхийн тулд өөрөөр хэлбэл өөрийнхөө гэсэн онолыг гаргаж ирээд тэр өөрийнхөө онолыг тэр үеийн одоо буддийн бус олон философийн онолуудтай мэтгэлцээнд оруулж өөрийгөө одоо нэг ясандаа сорих ийм л зорилгоор 6 жил бясалгаад тэгээ өөрийнхөө онолыг гаргасан гэдэг маань гэгэрсэн гэдэг боловсрсан гэсэн үг юм шүү дээ. Манайд гэгэрл яам боловсрал яам гэдэг утга нь бол яг л Будда гэсэн үг шүү дээ. Будда гэдэг юм маань гэгэрсэн. Тэгэхээр тэгээд бол маш олон бэрмэн багш нар сүүлд нь өөрт нь шав орсон энэ төр гэдэг шүү дээ. Тэр хугацаанд 6 жил тэр хүн юу боловсруулсан бэ гэхээр өөрийнхөө философийн онолыг боловсруулсан. Гэхдээ түүний философийн онол бол зөвхөн цэвэр философи байгаагүй. Ерөөсөө хүний оюун тархинд байдаг шинжлэх ухаан, философи, за шашин шүтлэг гэж байдаг юм бол тэр бүхнийг үндэслэж одоо өөртөө үндэслэж гаргаж ирсэн. Тэнд ямар нэгэн мухар сүсэг бишээр бүгдийг нь одоо үндэслэлтэйгээр боловсруулж гаргаж ирээд тэр бүхнийг одоо үндэслэлтэйгээр өөрийгөө баталж чадсан. Учираас буддийн энэ сургаал бол цаашдаа шашин, шинжлэх ухаан, гүн ухаан аль чиглэлээр өөрөлдвөл хүний оюун санааны ертөнцийн маш олон салбарыг өөртөө нэгтгэж цаашаа хөгжиж өдийг хүрсэн байна л да. Тэрийг ер нь 11-р зуунаас эхлээд төвдийн мэрэгд буддийн сургаалыг бүхэлд нь одоо бас системчлэх энэ ганжуур данжуурын их сурвалжуудыг эмхлэх явцдаа тэр шинжлэх ухааныг нь бас ангилах орчин үед нөгөө шинжлэх ухааныг ангилдаг шиг их 5 ухаан, бага 5 ухаан гэсэн 10 ухаанд ерөнхийдөө ангилах энэ арга зүг боловсруулж тэр арга зүгээрээ их сурвалжуудаа ангилдаг, сургалтаа явуулдаг. Тэргээр одоо буддийн сургаалыг судалдаг олон одоо татсан сургуулиуд одоогийнхоор бол их сургуулийн факультетууд гэсэн үг шүү дээ, тийм үү? Янз бүрийн 6 татсан одоо хамгаах ухааны татсан, урлах ухааны татсан гэдэг чинь нөгөө их баг 5, 10 ухааныхаа хүрээнд орчин үеийн нөгөө их сургуулийн факультет шиг тийм сургалтын маш нарийн тогтолцоог бий болгосон байна л да. Энэ төвд Монголд бас уламжилж хөгжиж ирсэн. Би бас яг тань ингээд одоо эрдэм мэдлэгийг түгээж ирсэн гэдэг энэ төр холбогдоод үзгээд одоо номтой хүн гэж манайхан тунд ярьдаг шүү дээ. Энэ хүн номтой хүн шүү. Энэ хүн номын хүн шүү гэдэг. Тэгэхээр нөгөө санскрит хэлээр нь дарма болчихно тий. Тэгэхээр би бол нөгөө орчуулгын нь болохоор бүг гэдгээр харахгүй л байна л та. Тэгэхээр ер нь энэ номтой байх, ном гэдгийн бас учир шалтгаан ер нь яг ямар ухагдахыг хэлээд байна. Бид нар одоо юу гэдгийг одоо энэ хэвлэлсэн байгаа энэ номыг хэлээд байна уу? Тэн дээр бурхны одоо сургаал ном одоо бууж өгөөд байна уу? Тий, одоо орчин үеийн хүмүүс бол ном гэхлээр хэвлэлсэн номыг л бодно штэ. Гэхдээ монгол хэлэнд монголчууд эртнээс одоо энэ буддийн сургаалыг их нарийн өөрийнхөө хэлэн дээр орчуулахдаа яг тэр санскрит хэл дээр ямар утга агуулж байна? Яг тэр утгыг нь агуулах үгээр орчуулж ирсэн. Хэрвээ тийм үг байхгүй бол яг санскритээр нь жишээл самади, диян гэсэн үгнүүдийг яг санскритээр нь уламжилсан байдаг шүү дээ, тийм үү? Тэгэхээр ном гэдэг үг, дармаг ном гэдэг орчуулна гэдэг маань монголчуудын ном гэдэг ойлголт эртнээс яг л тэр энэ буддийн гүн ухаан дарма гэж юу хэлж гинөө тэр утгыг илэрхийлдэг байсан байна. Өөрөөр хэлбэл хүний оюун санаанд байгаа, оюун ухаанд байгаа энэ мэдлэг. Системчсэн мэдлэг тийм. Системтэй мэдлэг. Тэгээд тэр мэдлэгийг жишээлбэл одоо их баг 10 ухаан гэх чинь тэрийг одоо ингээ ангилж штэ тийм үү? Тэрүүнтэй адилхан буддийн гүн ухаан ч гэсэн дотроо бас зөвхөн ганц үгээр номлогдохгүй, эсвэл нэг урсан урт үгээр номлогдохгүй. Энэ бас дотроо системтэй. Систем болоод задарна. Задрах болгонд нэг ном болж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бүхэл бүтэн одоо онолыгоо ном гэж хэлж болно. Энэ онолыг бүрдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгүүдийг бас ном гэнэ. Бүр одоо нэг жил метод одоо ойлголт ухагдахуунууд буддийн гүн ухаанд гол юм бол ойлголт ухагдахуунуудаас номлол нь яригдсан шүү дээ. Тэгэхээр тэр ойлголт ухагдахуун бүрийг ном гэж. Тэгээд 84 мянган
одоо ном гэж номын цогц гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр маань буддийн одоо энэ сургаалыг тэр нэгж бүрэлдэхүүн хэсгүүд нь задлах юм бол 84 мянган номын цогц болох нэ гэж одоо ойлгож бас болохоор байгаа юм бол та. Тэгэхээр одоо яг ном гэж ярингууд маш том мэдлэгийн талаар яригдчихэв. Тэгэнгүүт нь нөгөө талд нь бас ийм хөгтгөнүүд яваад идэг. Бурхны шашин гэдэг бол мухар сүсэг юм гэд нэг яриа. За одоо аль цаг үед нь гарч ирсэн би бол сайн мэдэхгүй юм. Ер нь бол одоо шашин гэдэг бол тарих үеийг мухруулагч хар тамхи юм гэл. За тэгэл зарим нэг одоо хүмүүс иш татахта одоо Монгол бурхны шашин хөгжсөн зүйл бол одоо манжуудын үед дэлгэрсэн монголчуудыг одоо юм ноомоо бурангу болгохын тулд оруулж иржээ гэл ингээд. Тэгэхээр ийм хоёулын гэж ярьж хахад бол маш их системтэй гүн ухааны юмд ингээд орчлонгийн зам ёс зүг ярьдаг ийм ухааныг буддийн гүн ухаан гэж яриад байдаг. Гэтэл яг одоо ийм үзэл суртлын үеэс дамжаад ирсэн нэг ийм хугдхуунууд яваад байдаг хэл яриад. Тэгээ зарим нэг нь энд маш их итгэцэн иш татаад альва маргаан дээр хэлэх гээд идэг. Тэгэхээр та яг нөгөө судлаач хүний өвднээс энэ буддийн гүн ухаан одоо бурхны шашин Монгод хэдийгээр орж ирв. Яг тэр манчи үед л зөвхөн ороод ирсэн юм уу? Тэр талаас нь бас сайхан тайлбарч өгч. Яг уу энэ мухар сүсэг гэдэг юм уу? Тийм ойлголт байдаг. Философид яригддаг нэг зүйл бол итгэл үнэмшил гэсэн нэг ойлголт байдаг л да. Энэ бол одоо жишээл хүн мэдлэг гэдээ ярьж штэ. Тэгвэл мэдлэг гэж нэг юм байдаг юм бол итгэл үнэмшил гэдэг юм хүний одоо оюун ухаанд байна. Тэр одоо юу юм бэ? Итгэл үнэмшил гэж юу юм бэ? Тэгэхээр хүн бол итгэл үнэмшилгүй байж бас болохгүй л дээ. Ер нь шинжлэх ухаан ямар тохиолдолд төвхөл эргэлдсэн, тэнэгэлдсэн тохиолдолд. Өөрөөр энэ үнэн мэдгүй эргэлцээгээс хэлнэ гэл тээ. Тэр чинь нөгөө Декартийн үг шүү дээ. Энэ одоо үнэн болов уу, худлаа болов гэж хүн бодож гин гэдэг чинь тэрийг танин мэдэх гэж. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө мэдий гэсэн зүйлээ баттай тогтоогоод ирэхлээр тэрэндээ итгэдэг. Тэгэхээр зэрэг тэр итгэл үнэмшил нь ямар тохиолдолд мухар сүсэг болдгоо гэхэлэр түүнийг бүр атгаглан барих гэж ярьдаг. Буддийн гүн ухаанд бол ер нь атгаг үзэл бол бас зовлон хүргэх нэг шалтгаан болдог гэдэг шүү дээ, тийм үү? Сэжиг одоо нөгөө эргэлзэхтэй нэгэлзэх чинь бас нэг зовлонгийн шалтгаан. Нөгөө талд одоо атгаг үзэл тэр эргэлзэж тэнэгэлзэж байгаа зүйлээ бүр баттай үнэнгээд өөр ямар ч юмыг сонсохгүй болтлоо одоо тэрийг өөрийнхөө би гэсэн үзэл болгож миний үзэл энэ бол би гэж одоо ингэж бид барих, минийд барих энэ атгаглан барих үзэлд хүрэх юм бол бас нэг зовлонгийн шалтгаан болно. Тэгэхээр зэрэг хитрхи одоо үргэлж юуд ч итгэхгүй эргэлзэж тэнэглэх эсвэл бүр хитрхи итгэхэд юу ч сонсохгүй зөвхөн өөрийнхөө зөв гэд баримтлах гэсэн энэ хоёр одоо туйл байна шүү дээ. Ер нь аливаа туйлаас хязгаар үзлээс бол аль болох зайлсхийж дундаж төв үзлийг баримтлах гэдэг бол буддийн ухааны гол зарчим байдаг. Тэгэхээр энд монголчууд ер нь эртнээс ч гэж ер нь монголч бай хүн ер нь мухар сүсэг гэх юм уу тэгж шууд одоо итгэх гэхээсээ илүү ойлгохыг ирмэлцдэг. Тэгэхээр тэр ойлгоод ирэхлээр зэрэг монголчуудын хувьд монголчууд өөрсдөө одоо дэлхийг тойрч байсан ард түмний хувьд олон шашинтай нүүр тулж байсан ч гэлээ гэсэн тэр олон шашинд одоо өөрийнхөө шашныг тулгаагүй тэр олон шашныг буруу шашин гэж устгаж байгаагүй өөрөөр хэлбэл толерант буюу хүлцэнгүй шашинд бол хүлцэнгүй хандах тэр бодлого бол монгол төрийн бодлого байж ирсэн байдаг. Энэ бол нэг монгол ухааны бас нэг монгол сэтгэлгээний нэг онцлог юм. Тэгсэн мөртлөө тэр олон одоо нүүр тулжсэн шашнууд дотроос ухаанууд дотроос буддийн шашин буддийн ухааныг бол дээдэлж байсан. Гэхдээ тэрийг мухар сүсгээр дээдэлсэн биш ойлгоод дээдэлж байсан. Өөрсдийнх нь одоо ертөнцийг үзэх үзэл буддийн ертөнцийг үзэх үзэл хоёр бол их нийцэж таарч тохирч байсан учраас монголчууд эртнээс бүр одоо хүннүүгийн үеэс буддийн сургаалыг дээдэлж ирсэн юм
мэдээллүүд улам л юу илрээл байна. Тийм археологийн албарууд ч гэсэн одоос ингээл нэг нэгээрээ батлагдаж гарч ирээд тийм ээ. Яг. Тэгэхээр нөгөө одоо бид нэр ингэдэг шүү дээ. Монголчууд бол эртнээсээ тэнгэр үзэлтэй юм аа. Үндснийх бол тэнгэр юм аа гэдэг. За та сая хэллээ ер нь бол бас хүнүүгийн үеэс эхлээд буддийн гүн ухааныг бид нэр ингээ авч хэрэгжүүлээд амьдрал ахуйда. Тэнгүүд бурхны шин дээр миний ойлгоцоор нөгөө их болсон 6 зүйл дотор чинь тэнгэр гэдэг зүйл байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр бидний тэнгэр үзэл тэнд одоо яваад байгаа тэнгэр төрөлхөйтөн хоёр өөр зүйлийг хилээд ийн үү? Эсвэл бол нэг зүйлийг одоо хоёр өөр талаас нь тайлбарлаж хилээд ийн үү? Та яг одоо бас судалдаг хүний хувьд энэ бас сонирхолтой, надад ч их сонирхолтой санагддаг энэ асуудал. Тэгээд Авдрамагийн дотор буддийн одоо Чойрын 5 ботын Авдрамын аймаг дотор бол тэнгэр төрлөختнүүдийн тухай маш нарийн гаргаж ирсэн байдаг. Ер нь 6 зүйл тэнгэр 6 зүйл төрлөختөн орчлонд байдаг гэдэг шүү дээ, тийм үү? Там, бэрд, адгуус, хүн, тэнгэр, бурхан гэдэг. Тэгэхээр зэрэг хүнээс гадна тэнгэр гэж нэг төрлөختөн байна. Тэнгэрээс гадна бас бурхан гэж яригдэж байна, тийм үү? Тэгээ энэ одоо ямар учиртай бол гэд. Авдрамыг сайн үзэх юм бол тэнд 3 одоо ертөнц байдаг гэж номлодог. Хүслийн ертөнц, дүрсний ертөнц, дүрсгүй ертөнц. Тэгэхээр хүн бол хүслийн ертөнцийн амьтан. Хүнээс гадна тэнгэр гэж төрлөختөн хүслийн ертөнцч байна. Дүрсд болон дүрсгүй ертөнцид бол зөвхөн тэнгэрүүд байна. Тэгээ тэр олон ертөнцид бас тэнгэрүүд байна. Байна. 6 зүйл тэнгэр. Хүслийн ертөнцид 6 зүйл тэнгэр байдаг. Тэрнээс дээш дүрсд ертөнц рүү орохлоор 17 зүйл тэнгэр. 17 зүйл тэнгэрээс дээш гарахлаар дүрсгүй ертөнцийн 4 зүйл орших хууль гэж хэлж байгаа. Тэнд бол юу ч үгүй гэх юм уу? Ерөөсөө оюун санаал. Тий. Ерөөсөө энэ орчлонг бүрхсэн оюун санаа юм уу? Тэнд бол ямар нэгэн ялгуурлах үзэл мүзэл тийм байхгүй. Ерөөсөө цэвэр оюун ухаан гэж ойлгож байгаа. Ер нь хүнээс дээшээ тэр тэнгэр төрлөختнүүд бол ихэвчлэн одоо махан биегүй юм байна гэж би ойлгосон. Тэгээд тэд нартай яаж харьцах вэ? Ямар хэлээр харьцах вэ? Гэхдээ бясалгалаар дамжиж харьцдаг юм байна. Тэр бясалгалын хүчээр жишээлбэл худагт аасанга гандан тэнгэрт одоо байгаа майдэр бурхан гэж ярьдаг шүү дээ. Ирээдүйд хүсэл бидний одоо хүний ертөнцид ирээдүйд залрах 1000 жилийн дараа ирээдүйд залрах майдэр бурхантай уулзч майдрын 5 бот номыг сонсож тэр нь бол энэ Чойрын 5 ботын одоо гол үндэс суурь. Одоо таны энэ гаргацсан байгаа. Тэгэхээр судлаачид бол энэ Аасангагийн бүтээл яг гэвэл Аасанга бол жинхэнэ бодиттой хүн. Намтартай түүхтэй бичсэн энэ 5 номыг гэдэг. Гэтэл тэр майдэр бурхан гэдэг нь бол одоо домог юм уу? Тэр одоо яг бодиттой юм уу? Одоо шинжлэх ухааны үүднээс бол тэр батлагдахгүй. Тэгсэн мөртлөө бясалгалын хүчээр бол энэ 5 ботын бэлэг баримтын аймагт бол яалтч хүн энэ оюун санаа гэдэг юм бол чанад хязгаар одоо хүрэх тухай ярьдаг л да. Чанад хязгаар гэдэг нь хаана хүрэх юм гэхэлэр одоо далайгаар зөөрлөх юм бол бид нар далайн наад эрэхтэн байгаа. Далайн цаад эрэхт очих юм бол бидний оюун ухаан одоо чанарын шин өөр тийм орчинд орно, өөр төвшөнд орно. Тэнд бол юмыг ялгахгүй нөгөө хоосон чанар гэдгээр л одоо юмыг харах. Бүх юм хоосон чанар харагдана. Хоосон гэдэг нь юу ч харагдахаа болно гэсэн үг биш. Гэсэн тэнд бол маш нарийн нөгөө бясалгалын одоо үндсэн 5 одоо үе шат байдаг. Чуулганы мөр гэл чуулганы мөр дээр бол маш их үйл явдал болж байгаа. Тийм бясалгал явагдаж байгаа. Тэгээд тэнд бол одоо сэтгэл ухамсарын ямар шин чадварууд бий болдгийг. Дараа нь барилгын мөр дотроо бас 4 шаттай тэр болгонд одоо хүний ухамсар яаж өөрчлөгдөх вэ? Дараа нь үзхүүмөр дээр одоо гол хоёр ялгаа нь сэтгэл зүйн хувьд чанарын шин төвшөнд хүрнэ. Нөгөө талаар мэдлэгийн хувьд мэдлэг сэтгэл зүй гэсэн энэ хоёр чанар хоёулаа одоо хоёр талаас нь чанарын одоо шин төвшөнд хүрэх тухай яригддаг. Тэгээд бясалгал мөр
гэж одоо маш урт мөр бяцлах юм уу тий. явагдаж байгаа бяцлаглууд. Тэгээ хамгийн сүүлд нь үл суралцах, өөрөөр цаашаа суралцах шаардлагагүй, бяцлах шаардлагагүй. Одоо ёстой нөгөө дүрсгүй ертөнцийн тэнгэрийн тэр төлөв рүү орох маягтай. Ерөнхийдөө 17 одоо дүрс ертөнцийн 17 зүйл тэнгэрийн хамгийн доодох нь бол Бирман Эсруга тэнгэр гэж одоо яруу найрагт яригддаг Бирман тэнгэр. Тэгэхээр Бирман тэнгэрээс анх бол тэр тэнгэр газарт бууж ирээд газрын идэ идээд тэгээд одоо хүн үүссэн гэдэг. Хүний үүслийг өөрөөр хэлбэл нөгөө самадийн идэ иддэг байсан бол газрын идэ идснээс хойш тэрийг дахин идэх хүсэл төрөөд тэгээд тэрийг хураах хоорондоо нэгнийхээ хураасан юмыг булаах их мэтчлэн одоо хүний хүсэл эртэлцэн бүх юм одоо тэгж үүссэн алдармын номлолд гардаг. Тэгэхээр Далай ламын одоо тэр шинжлэх ухааны тухай бичсэн номонд Далай ламын нэг үг өгдөг юм билээ. Хэрвээ одоо энийг орчин үеийн шинжлэх ухаан няцаах юм бол бид нар одоо буддистууд энэ буддийн гүн ухаанаа эргэж харъя. Тэгэхээр одоо няцаагааг байгаа учраас бид нар тэгэл энийг номдол энэ үндэ итгэл энэ бол зүгээр хоосон итгэж байгаа зүйл биш. Энэ бол бас тодорхой үндсэлтэйгээр гаргаж ирсэн. Тэрийг үндслэх арга нь бол логикоор гарч ирдэг. Тэгээд бэлэг баримтын ухаан нь болохоор зэрэг хэрвээ одоо авдрамдаа тэр бүхнийг нэг бүрчлэн ингээд тодорхойлдог бол бэлэг баримтын номлолд бол тэр тодорхойлох шаардлагагүй. Бүгдээрээ хоосон. Дүрсж хоосон, сэрхүүж хоосон, хуран мэтгүү нөгөө таван цогц нүд чих хамар хэлгээл бид нар тэгэл өнгө хэлбэр гэл ингээл нүдэнд харагдж байгаа зүйлээ ялгадаг. Тэр бүхнийг авдрамаадаар ингээд нэг бүрчлэн тодорхойлдог бол бэлэг баримтын сургаалт тэр бүхнийг нэрлсэн мөртлөө хоосон. Өнгө хоосон, хэлбэр хоосон, улаан өнгөж хоосон, цагаан өнгөж хоосон гэл ингээд бүгдээр ингээд одоо баримтлах юм байхгүй, тодорхойлох юм байхгүй, маш олон тодорхойлтууд байдаг л да. Бүгдээрээ л яг хоосон гэдэг тэр ойлголтынхоо одоо адил утгатай маш олон тодорхойлтууд бэлэг баримтын сургаалт 100 мянган шүлэгт гэдэг маань Ганжуурын 12 ботыг ганцхан 100 мянган шүлэгт гэдэг зохиол маань энэ бол зүрхэн судраг 3 хуудас зүрхэн судрын дэлгэрэнгүй хувилбар нь шүү дээ. Бэлэг баримтын. Тэгэхээр тэр 12 бот зохиол бүхэлдээ тэр бүх 84 мянган бараг номуудаа нэрлэх мөртлөө бүгдээр ингээд хоосон гэдэгтэй ижил утгатай ойлголтуудаар тодорхойлсон байдаг. Тэгэхээр бидний ухамсар сэтгэлгээ ингээд төвшин ахаад ирэхээр ямиг үзэх зүйл ойлгох зүйл өөр болоо. Тэ одоо бол бид нар бол яг 3 хэмжээс ертөнцийнхаа төвшөнд одоо тань мэд хүнч тэр цаг хугацаа орон зай хөвдөж тэр бүх юмыг тэрэндээ хүлээж аваад таны төрний тэр нөгөө бяцлагын төвшингээ яваад ирэхээр бүх юм өөр болчдөг. Тэгэхээр буцаа саяны тэр бэлэг баримт дээр бүх юм одоо хоосон юм аа дүрсэн үгүй юм гэд ингээд эхэлж байна гэд. Миний зүгээр ойлгоцоор бага ангид бол одоо юу гэдгийг 2-оос 2-ыг асан тэг 2-оос 4-ыг асч болохгүй шүү дээ тийм ээ. Бага ангийн хүүхдүүд дунд ангиас дээш ороод ирэхээр 2-оос 4-ыг асна хас 2 болж болдго юм а гэд ингээд тэгтэл айдлах юм бол та. Тэгэхээр бид нэр альва ямиг өөрийнхөө зөвхөн яг одоо бодож байгаагаас бодоод ямиг үгүйсгэж өрөөсө болохгүй юм байна даа л гэж би бас таны яриан дээрээс ойлгоцсоолаа. Тийм. Тэр олон ертөнцүүдийн тухай ингээл үзэхлээр бид нар ч бас тэр тэнгэрүүд чинь дээшлэх тусам 500 жилээр нас нь ахаал их болоод ч юм уу те хүний одоо 1 жил нь тэнгэрийн хүний одоо 500 жил нь тэнгэрийн 1 жилдээ тэнцсэн ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр нь цаашаага ингээл 500 жилээр үргэлжлэл явхлаар бараг хэдэн тэрбум жил нь хүний одоо хэдэн тэрбум жил тэр дүрсгүй ертөнцийн ч юм уу дүрс ертөнцийн тэр дээд тэнгэрүүдийн 1 жилдээ тэнцэж явах жишээтэй. Тэгэхээр тэдний одоо цаг хугацааны тухай ойлголт тэр цаг хугацааны хаалт дээр орчлонгийн орон зайг харж байгаа.
тэр хэмжээс зөвхөн одоо нарны систем гэхгүй зөвхөн одоо манай галактик гэхгүй хэдэн галактикч одоо алгасаж харж хэдэн галактикийн одоо хэдэн үүсэл мөхлийг үзэж оршин байдаг ухамсаруудын тухай яригдчихэж байгаа юм л да. Гэтэ тэр бол бурхан биш гэж тэнгэр төрлөختөн болохоос биш бурхан биш гэсэн тийм өөрөөр хэлбэл хүн төрлөختөн гэдгээс л өөр одоо төрлөختний өөр одоо тэр оюун цэвэр одоо ухамсарт төрлөختнүүдийн янз бүрийн төлөвүүдийг тодорхойлсон байдаг нэг сонин санагддаг. Тэгээд тэрнтэй бол бяцлаглалын аргаар харилцах боломжтой гэдэг нь бол харагдаж байдаг. Харин монголчуудын хувьд одоо Чингис хаан ер нь алунгуа их Чингис хааны одоо дээд өвөг Бодончор богдыг төрөхт нь одоо хоёр ах нь энэ хэний хүүхэд үгээд ихийгээ хардсан сэрдсэн байдлаар яхад ихэнтэй энэ бол тэнгэр төрлөختөн аянда та нар одоо өсөөд бойжод ирхийнх нь хард энэ бол жирийн одоо хүн биш тэнгэр. Тэгэхээр тэнгэр төрлөختөн юу тэнгэрийн хүү тэнгэрээс одоо бууж ирсэн гэдэг ойлголт Чингис хааныг бол жирийн хүн гэж ер нь Монголын нууц товчоноос ахгуулаад монголчууд бол богд гэдэг ойлголт байдаг. Чингисийг дандаа богд гэж. Ер нь богд гэдэг маань монголчуудын хувьд юу гэсэн үг вэ гэхээр энэ бол жирийн хүн биш л гэсэн. Тийм ойлголт. Энэ бол ганцхан сүлд одоо өндөргийн дээр яригдсан биш. Бүр одоо Чингисээс өмнө Бодончор богдын үеэс хойш энэ бол богд хүн гэж тодорхойлж ирсэн байдаг л да. Тэгэхээр зэрэг тэр буддийн авдрамын ясанд ярьж байгаа тэнгэрүүдийн төрөх байдалч байдаг юм уу тэдний одоо газарт бууж ирдэг амьдардаг тэр Чакраварти хаан болдог ч юм уу тэр түүх тэр одоо юу тайлбар монголчуудын тэнгэр төрлөختний тухай ойлголт тэнгэрийн тухай ойлголт хоёр энэ хооронд одоо зарчмын их ялгаа байхгүй учраас монголчууд бол тэр буддийн авдрамын яс энтрийг бол эртнээс их дээдэлж эрхэмлэж ирсэн юм байна л гэж боддог шүү. Тийм байх. Тэр нэг зөрчилдөд байхгүй. ертөнцийн оршихуйг арай өөр талаас нь судлаад ингээ хэлжсэн болохоор зөрчилдөхгүй болохоор аль алиндаа уусгаал хөгжиж ирж л дээ. Тэгээд бол энийг бол нэг тийм мухар сүсэг байдлаар биш яг ойлголтын төвшөнд өөртөө ч гэсэн одоо энэ нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь орчлон ертөнцтэй хүнийг яг амьд холбоосон байлгадаг соёл шүү дээ нүүдлийн соёл. Малаа дагаад явж байгаа малчин хүн гэдэг чинь цаг агаарыг мэднэ, тэнгэрийн аясыг мэднэ. Ургамлын одоо баг хаашаа наалж ургасан байна гэдгээс маш их юм ургамал судлал, амьтан судлалын одоо хичнээн өргөн мэдлэгтэй байдаг. Тэгэхээр зэрэг тэр Монгол нүүдлийн соёл иргэншлийг дагж үүссэн тэр тэнгэр энэ тухай ойлголт буддийн гүн ухааны тэр бяцлаглалын аргаар хүрсэн тэнгэр төрлөختний тухай ойлголт ч байдаг юм уу. Ер нь буддийн сургаал бүхэлдээ монголчуудын оюун санаанд их нийцэж бууж ирсэн ийм одоо сургаал учраас сургаалын төвшөнд, онолын төвшөнд, ойлголтын төвшөнд эртнээс дээдэлж шүтэж ирсэн гэж одоо үздэг. Тэгэхээр нөгөө та сая хэллээ шүү дээ. Ер нь бол за буддийн ухаанд бол за тэр тэнгэр төрлөختтэй өөр төрлөختтэй одоо бяцлаглалын төвшөнд оюун санаа дээшлээд ирэхээр өөрсдөө ингэж коннекшн хийж мэдээлэл солилцоод байна гэж би явдаа бол тэнгэр үзлийн тал дээр бол мэдээж одоо улаачаар дамжаад нэг хүнээр дамжаад тэр хүний ухамсараар одоо бишээр өөр одоо ухамсар хүний тэр махан бодгоол дээр буугаад буцаагаад тань мэдхүүгэд нь одоо өгүүлж гин гэж би явдаа бол ойлгоод иддэг. Тэгэхээр энэ хоёрын хооронд мэдээлэл одоо та түрүү хэлсэн шүү дээ нөгөө олон тэнгэрүүдийн төвшингүүд байна гэдэг. Тэгэхээр аль төвшингээс нь яаж ирж бууж байгаа гэдгийг л одоо тайлбарлах жоохон хэрэгтэй юм да. Тэрнээс бол аргачлал нь бол ойролцсон юм байна гэж. Тий, нэг нь бол бяцлаглалын аргаар өөрөө дээшээ өөрийнхөө ухамсарыг дээш нь хөгжүүлж байна. Нөгөөх нь бол дээрээс одоо бууж өөрөөсөө сонгож бууж ирж байгаа гэсэн тийм ялгаа байдаг юм шиг байлаа л дээ. Тий одоо буух тэр сахиус хүмүүст одоо мэдээлэл хүргэж хүмүүст одоо ялангуяа
Монгол өвөг дээдсийн одоо сүнс сахиус нь Монгол өр хойчтой хэлэх үгээ дамжуулдаг гэсэн тийм ойлголт байгаад байдаг. Тэгэхээр тэр нь бол яг яадгийн гэхэлэр бяцлах тийм үү гэхэлэр бяцлагдаг биш сонгогдсон гэж ярьдаг. Буддийн ухаанд бол бяцлагч өөрөө Будда бол өөрөө 6 жил бяцлагж тэр гэгэрл Будда гэдэг юмд хүрсэн гэдэг. Тэгэхээр Будда буюу гэгэрх боломж бол хүн болгонд байгаа л гэж үздэг. Буддийн сургаалтай бол ганцхан одоо Будда л гэгэрсэн босд нь гэгэрхгүй. Буддаг л дуугаа шүү гээгүү. Бүх хүнд бол энэ байгаа Буддийн сургаалыг үзэж судлаад түүний одоо ойлгож ухаарах юм бол тэр замаар тэр мөрөөр бас хинч гэсэн одоо гэгэрх боломжтой гэсэн тийм төслийг амлдаг юм шиг байлаа. Тэгэхээр та сая хэллээш нөгөө саяны ярьдаг зүйлүүд бол тэнгэр юм а бурхан биш ээ гэд. Тэгэхээр бурхан гэхээр ямар төвшин гэлээд нь бурхтын одоо оршихуйч гэдэг юм уу тэр юмнуудыг ер нь энэ шашин судалтаа ер нь яаж авч үздэг? Зүгээр шашин судлалын үүднээс бурхан гэдэг ойлголт ярих. Буддизм дотор бурхан гэж ярих хоёрын хооронд бол бас ялгаа байна л да. Бурхан буюу одоо англиар God гэж хэлдэг тийм үү? Эзэн тэнгэр гэж ярьж байгаа. Тэр бол эзэн тэнгэр өөрөөр хэлбэл энэ орчлонг үүсгэсэн, зохион бүтээсэн баг. Тэгээд одоо тэрийг харж одоо эзэн нь энэ орчлонгийн нэг эзэн гэж тооцогддог тийм. Тэгэхээр тийм бурхны тухай тэрийг одоо бас бурхан гэж монголчууд эртнээс нөгөө God гэдэг үгийг хэрэгжилжсэнгүү эсвэл Оросын Бог гэдэг үг хэрэгжилжсэнгүү монголчууд бурхан гэдэг үг хэрэгжилжсэн. Тэгэхээр тэр нь бас тэр God юм уу Бог гэсэн тэр ойлголтын дээр бууж идэг л да. Харин буддийн ёсоор бол Буддаг бурхан гэдэг өөрөөр гэгэрсэн. Тэгвэл тэр яаж гэгэрсэн бах вэ гэдгээр ялгаатай л да. Яг буддийн өөрийнх нь тэр зам мөрөөр гэгэрсэн. Будда өөрийн гэсэн зам мөрөөр гэгэрсэн. Тэгэхээр тэр гэгэрсэн Буддаг бурхан гэж Будда гэсэн энэ нэр өөрөө бас санскрит үг өөрөө монголчуудын дунд бурхан гэж буусан гэдэг тайлбар бас байдаг. Тэгэхээр буддийн шашинтнуудын хувьд бурхан гэвэл Буддаг л ойлгодог. Зүгээр шашин судлалын үүднээс бурхан гэдээ ярих юм бол энэ альч ард түмэн альч орон газар альч цаг үед яригддаг ямар нэгэн орчлон ертөнцийг зохион бүтээсэн ч байдаг юм уу далтын ямар нэг ер нь зохион бүтээгээгүй ч болох юм бол та ер нь далтын хүч гэж одоо бид нарыг удирдах байгаа ч юм уу бид нарыг жолоодод байгаа ч юм уу эсвэл орчлон мэдээд байгаа бид нар мэдэхгүй байгаа нэг тийм далтын хүч байна гэдэг ойлголт. Тэр далтын дээд хамгийн дээд одоо шүтэн хүчээ бурхан гэж нэрсэн. Тийм хоёр утга байна л да монголчуудын амнаас гардаг бурхан гэдэг үг. Зөв. Тэгэхээр их сонирхолтой санагдлаа. Тэгээ би бас яриагаа бас эргээд таны бас яг энэ номтой холбогдоод бас асууя гэж бодоод. Ер нь энэ таны ном бол одоо Буддийн ухааны Чойрын 5 бот номыг ингээд монгол хэл дээр биш эхлээд англи хэл дээр гаргачлаа. Тэгэхээр энэ Чойрын одоо 5 бот ном гэж ер нь ямар зүйлийг одоо хэлдэг юм бол тэнд дундаа ямар судлагдах юуг авч үздэг болохоор энэ Чойрын ном гэж ер нь үздэг юм болоо. Тий, түрүү хэлсэн би нөгөө Майдрын 5 ном гэдэг. Ер нь буддийн гүн ухааныг бүхэлд нь ингээд цогцоор нь харах юм бол тэр 5 гол судлагдах юм байна. Тэгэхээр тэр 5 гол судлагдах ууных нь гол одоо заваа буюу үндсэн зохиолууд байдаг. Тэр зохиолууд нь дандаа Майдр гэгэний айлдсан 5 ном. Эндээс бол 5 бот ном гэсэн тэрний цаашаа одоо дэлгэрүүлээд энэтхэгийн төвдийн Монголын олон мэргэд тэр заваа шаструуд үндсэн шаструудыг тайлбарлсан маш хязгааргүй тооны одоо шастр тайлбар шаструуд гарч ирсэн байдаг. Тэгэхээр тэргээр нь тэр шаструудыг ангилах юм бол буддийн гүн ухааны номнуудыг бүхэлд нь ангилах юм бол 5 одоо ийм тусгаар
логикийн номнууд, авдрмын номнууд, бэлэг баримтын номнууд, төв үзлийн номнууд, тогтсон таллын номнууд гэсэн юм 5 одоо бот гэж хэлэх юм уу ном гарч ирж байгаа юм л да. Гэхдээ хэрвээ бүддийн ухааныг ойлгоё гэх юм бол аль нэгийг нь биш, тавуулангийнх нь нэгдмэл цогц байдлаар ухаарч байж бүддийн ухааныг цогцоор нь одоо ойлгох юм аа гэж. Тэр үүднээс тэр 5 судлагдгуунд байгаа гол ямар одоо үндсэн түүнийг үүсгэсэн мэрэгдэн ямар хүмүүс байдгийг, ямар гол зохиолууд байдгийг тэрийг одоо тайлбарлаж бичсэн Төвд Монголын ямар гол бас мэрэгд зохиолууд байдгийг. За тэгээд тэрний агуулга нь одоо товч нь юу юм? За тэгээд гол одоо яригддаг ухагтхуунуудад нь юу яаж ямар одоо талаас нь асуудлыг авч үздэг үү гэсэн тоймлсон. Тэрнээс биш одоо энийг ярина гэвэл хитэн бот ном болно шүү дээ. Дэлгэрэнгүй ярил. Гэхдээ энэ нэг одоо нэг ботоор ингээд тоомлчихлаар хүн ямар ч байлаа гэсэн эхний ээлжинд нэг тийм цогц ойлголттой системтэй цогц ойлголттой системтэй цогц ойлголттой болно гэдэг. Үүднээс энийг бичсэн. Та энэ яг энэ бүтээлийг гаргахад мэдээж таны судалгааны чиглэл явсаар байгаа энэ сайхан бүтээлүүд гарсан баг. Тэгэхээр би бас таны хувийн бас яг ингээд судлаач болоод бас яг ингээд энэ философиос илүү буддийн тал руу бас судалгаагаа явуулсан бас таны хувийн одоо түүх туршлагаас сонирхмаар санагдлаа л да. Та ер нь анх яаж ийшээ холбогдов? Тий, энэ хувийн түүх гэхээс илүү манай философийн хүрээлэн дээр ялангуяа хуучин буддийн судлалын сектор гэж нэрлэгддэг гэсэн. Одоо шашин судлалын сектор гэж. Одоо шашин судлалын салбар гэж нэрлэгдэж байгаа. Тэгэхээр энэ намайг ирэхэд бол буддийн судлал, Монголын гүн ухаан судлалын сектор. Тэгэхээр энэ сектор дээр судлагдаж ирсэн түүх зайлшгүй яригдана. Яагаад гэвэл ер нь шинжлэх ухааны үүднээс буддийн гүн ухааныг судлах гэдэг асуудал. Эртнээс буддийн ялангуяа Төвд Монголын буддийн сүм хийдийн дэргэд маш том нэг олон татсан сургуулиуд байсан шүү дээ. Түрүүн би хэлсэн шинжлэх ухаан тэр их 5 ухаануудаараа ангиллагдсан татсан сургуулиуд. Тэр татсан сургуулиуд дотроос яг буддийн гүн ухааны сургууль нь бол хамгийн нэр хүндтэй чойрын татсан гэж нэрлэгддэг. Тэгэхээр тэр чойрын татсанд энэ 5 судлагдхууныг үзэж л одоо оройн дээд нь хүрч тэр гавж, лаарамб, аграмб одоо буддийн гүн ухааны том цолууд авдаг байсан байна. Тэгэхээр тэрийг одоо шинжлэх ухааны үүднээс шинжлэх ухааны хүрээлэн дээр судлахдаа яаж судлах вэ? Яг тэр одоо татсан сургуульд үздэг шиг тэгж суралцах боломжгүй. Яг шинжлэх ухааны үүднээс их сурвалж дээр нь тулгуурлаа судлах. Энэ судалгаар бол манай хүрээлэн 70-аад оноос бидний одоо багш жүгтэр акцемч, тусан цэрэн акцемч гэдэг манай багш нар маань эхлүүлсэн байдаг л да. Тэгээд 83 онд намайг Ленинградын их сургууль философи анги төгсөөд ирэхэд тусан цэрэн багш маань намайг одоо ийшээ хөтөлж оруулсан. Гэхдээ гол одоо тийм ч олон одоо бас ер нь монголчин хүн ам зүйтэй аль ч салбарт тийм олуула байдаггүй. Нэг сектор тэгэхэд 4-5 улаа байлаа гэхэд яг энэ 5 судлагдхуунаа нэг нэгээр нь хувааж судлаад бэлэг баримтын судалгаанд хүн ороогүй байсан. Тэгээд би бэлэг баримтын судалгаар орсон. Тэгээд бэлэг баримтынхаа судалгаагаар PhD доктор хамгаалсны дараа их сургуульд яг гүн ухааны, буддийн гүн ухааны салбар, философийн салбар дээр нэгдээ сүүлд нь бие тасан шашин судлалын тэнхэн болсон. Тэгээд тэнд бол яг энэ буддийн гүн ухааны бэлэг баримтын чиглэлээр хичээл ордог багш болж би их сургуульд 25 жил багшилсан. Тэгтээ би ганцхан бэлэг баримт биш, бас авдрмаа ер нь бэлэг баримтыг үзэж яхад авдрмаа л орохгүй байхын аргагүй. Ягаад гэвэл бэлэг баримтд чинь нөгөө бүх даармуудыг нэрлэх мөртлөө энэ бол хоосон болоо, энэ бол дүрсгүй болоо, энэ бол баригдах юм байхгүй болоо гэдэг. Тэгээ ягаад ийм олон юмнууд нэрлээд байгаа бүгдээрээ нэг л одоо үгээр эднэрийг одоо нэг
бөөндлөг гэж нэрлэж болоогүй мөн гэхэлэр нөгөө төлийг яг тусад нь тодорхойлдог салбар буюу Авдрмын аймаг сав ном байдаг гэж бэлгүүрмдийг судалж байхдаа бас хажуугаар Авдрмаа үцгээс өөр аргагүй болж исэн л та. Тэгээд их сургууль багшлахтаа Авдрмаа болон бэлгүүрмдийн аль аль чиглэлээр хичээл орж байсан. Тэгээд сүүлд нь 20 онд би хүрээлэндээ буцаад ирээд Авдрмаа бэлгүүрмдийн их сурвалжийн харьцуулсан шинжилгээ гэдгээр шинжлэх ухааны доктор хамгаалсан юм. Тэгээд шинжлэх ухааныхаа докторийн тэр ажлыг ном болгоё гэд бичээд эхлэнгүүд ганцхан бэлгүүрмт хоёрыг ярингууд одоо бүддийн гүн ухаан ойлгомжтой болчихгүй юм байна. Бүгдээр ингээд цогцоор нь сайхан хүмүүст зориулаад нэгэнд бичиж байгаа юм чинь. Гээд тэр тавуулангийн нэр нь гаргая. Тэгээд ч манай одоо тэр багш нарын хүрээлэн дээр хийгдсэн 5 одоо судлагдгуунаар хийсэн багш нарын маань бүтээлүүд байна. Тэрийг одоо бас дэлхийн нийтэд таниулъя. Тэр ер нь хүрээлэнгийнхаа 70-аад оноос эхэлсэн судалгааг л ер нь цогцоор нь дэлхийн бүддийн гүн ухаанд таниулъя гэсэн л гол зорилго тавьсан та. Ямар сайхан. Тэгэхээр нөгөө мэдээж одоо монгол хэл дээр судалгаа бүтээлүүд гараад байхаар монгол хэлтэй хүмүүсийн дунд л түгээд дэлгэрээд байна, тийм ээ. Тэгэхээр энийг одоо яг энэ дээр ингээд би түр харж байгаа дандаа нөгөө монгол эрдэмтэд монгол одоо лам одоо судлаач том ундаг хүмүүсийн бүх юмнуудыг энэ дээрээс оруулсан байна л да. Тэгэхээр одоо англи хэлтэй ард түмэн энийг уншихад монгол эрдэмтэн мэрэгдийн бүтээлийг яг энэ одоо 5 батийн төвшөнд мэдэх, түгэх ийм бас ач холбогдолтой сайхан бүтээл байна гэж би бас хувьдаа бодлоо. Тэгээ бас энэ нэг талаасаа англи хэлээр төрүүлээ гарчижээ. Монгол хэлээр юу гарах бодол байна уу? Ер нь монгол англи хэлээр зэрэг гаргая гэсэн бодолтой байсан. Гэхдээ бас би өөрөө бас энэ юун дээр жаахан тайвшраад удаан суугаад байсан. Манай хүрээлэнгээс та ер нь одоо англи эхлээд гаргаж сэн дээр юм аа гэхгүй бол та ер нь их утга шинжтэй байна. Тэгээд чи ер нь англи эхлээд гаргаж чи яагаад гэвэл хүмүүс бас Монголын одоо эртний лам хуврагууд маань ямар одоо зохиол бүтээл гүн ухааны чиглэлээр гаргаж байсан, ямар асуудлуудыг хөндөж байсан. Орчин үеийн ялангуяа бүддийн гүн ухаан судал Монголд яаж хөгжиж байгаа гэдгийг дэлхийн нийтэд таниулъя гэдэг үгнээс англи хэл дээрх бүтээл эхлээд гаргасан байна. Тэгэхээр таны энэ сайхан бүтээлийн юмнууд бол мэдээж дорны одоо өв соёл, дорны одоо ухаан буюу бүддийн гүн ухаан. Тэгэхээр бүддийн гүн ухаан ч өөрөө судалдаг арга гаргачлууд нэг арай өөр шүү дээ, тийм ээ. Олон жилээр татсандаа суралцдаг. Тэгээд хоорондоо хөгжихдээ одоо мэтгэлцээ явдаг, чэйжилдэг гэл ингээд аргачлууд нэг өөр байгаа гэдэг. А таны яг судалсан одоо судалгаа бол мэдээж шинжлэх ухааны талаасаа буюу өрний одоо энэ арга гаргачл гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр яг энэ хоёрыг ингээд дорны ухааныг өрний талаас нь ингээд судлахын үед дээр одоо яг судалгааны тал дээр нэг жоохон хэцүү үуч гэдэг юм уу, эсвэл бол сонирхолтой ч гэдэг юм уу. Тийм зүйл талаас нь ер нь танд хэр байв? Тийм ээ, энэ яг ялгаа байгаа. Тэгээд чи энэ бол цаашаа тэр татсан сургуулийн сургалтаар бүддийн гүн ухааныг судалдаг болон яг миний өөрийн хувьд бол одоо шинжлэх ухааны арга зүгээр судалсан энэ судалгаа хоёрын ялгааг цаашдаа аль болох багасгах тийм судалгаанууд дараа гарах байх гэж би бодож байна. Татсан сургуультай яг яаж үздэг юм бол гэж би бас сонирхож үзчихсэн. Тэгэхээр зэрэг тэнд бол яг багшигаа дагаад одоо нөгөө заваа шаструудаа чийжлэн. Тэгтээ тайлбар сурвалжийг бол аль дуртаас тайлбар сурвалжаа биш, тухайн юунд сургуультай татсандаа үздэг тэрийг чагаа барьдаг. Тэгэхээр зэрэг тэн дээр бол бас шинжлэх ухааны судалгаа бол одоо би энд сажави ёсч байдаг юм уу, бусад зөвхөн гэлэгбийн биш, бусад одоо урсгалуудад ч юм уу, эсвэл аль нэг их чаа гэхгүйгээр ер нь л логикийн чиглэлээр ч юм уу, авдрмын чиглэлээр гарсан төвдийн ер нь гол их сурвалжууд нь юу байдгийг ингээд гаргасан байгаа шүү дээ. Гэтэл татсан сургуульд үзэх юм бол бас их чагаа барих ийм юутай байдаг юм байна. Гэх мэтчлэн бас тэнд бол ялгаа байна. Гэхдээ тэнд
давуу тал бол бас олон байгаа, их байгаа. Тэрийг бол мэдэрч байна. Өөрөө сурч үзээг болохоор яг ямар гэдгийг мэдэхгүй аа. Тэнд сураад одоо төгссөн лам хургуудч байдаг юм эсвэл одоо өрний судлаачч байдаг юм уу? Яг энэ цэвэр шинжлэх ухааныхаа үднэс тэр арга зүгээрээ судалчихсан судалгаа хоёрын хоорондын ялгааг аль болох багасгах чиглэлийн дараагийн сайхан бүтээлүүд гарах байхаа. Ямар ч байсан би өөрийнхөө төвшөнд миний өөрийн боломжинд би өөрөө яг л энэ боломжоор л энэ 5 ботыг судалж гаргана гэвэл энэ л арга зүгээр энэгээр л гаргана. Тэр татсан сургуулийн тэр сургалтын арга зүгээр гэвэл надад тэр боломж олдсонгүй. Гэхдээ би тэрэнд бол харамсдаггүй. Ямар ч байлаа гэсэн өөрийнхөө бодож байсан хийж одоо зорьсон зүйлээ гаргасан энэ бол цаашаа улам сайжраад сайхан бүтээлүүд дагаад гарах байхаа гэж найдаж байгаа. Зөв маш сонирхолтой. Энэ Чойрын 5 бат дуун дээр нөгөө төв үзлийн одоо бат ном, төв үзлийн одоо сургаал номлууд байгаа гэдэг. Би зүгээр төв үзлийг нарийн мэдэхгүй ч зүгээр сэтгэлдээ зүгээр хувь хүний хувьд аливаа ямиг дадуулахдаа одоо зүгээр аливаа зүйлийг хараад нэг бол хид их баясч хөөрөөл догтлоод авахыг хичээ одоо урдл болохгүй. Нэг бол энэ надад таалагдсангүй муухай ингээл уурлаад бухимдаад байхгүйгээр аль болох сэтгэлээ нэг юм тогтоогоод нэг төв болгочих юмсан гэж хичээдэг. Яг тэр нь цаад утгаар бол нэг эрүүл мэндэ бодоод эмчний талаасаа. Тэгэхээр яг энэ төв үзлийн номнууд дээр хүний сэтгэлийг ер нь юу гэж авч үзээд тийм ер нь ямар төвшөнд ямар одоо байлгах хэрэгтэй гэдгийг төв үзлийн талаас энэ номнуудын талаас таас товчхон. Төв үзэл маань их хөлгний гүн ухаан. Тэгэхээр их хөлгөн чин дотроо төв үзэл ба сэтгэл төдийтэн гэсэн хоёр урсгал байдаг. Ер нь буддийн гүн ухаан чинь 4 гол урсгалтай шүү дээ. Тийм үү? Судартан, өвөрмөц зөвгөөлөгч, төв үзэл, сэтгэл төдийтэн. Бэлэг баримтын сургаал болон бэлэг баримтын сургаал дээр л тулгуурлаж гаргасан гүн ухаан бол төв их хөлгний болдог. Жишээлбэл Худагт Даасангагийн Элт номын сан Элт онлын чимэг дээр гарч ирсэн сэтгэлтүүд тэрэн дээр голлож тулгуурлаж гарч ирсэн сэтгэлтүүд эдний гүн ухаан Худагт Нагарчунагийн бүтээлүүд голлон одоо бүр эртний тэр их бэлэг баримтын их судрууд гэж хэлдэг. 8000 шүлэгт нөгөө жадамб те. Тэгэл тэрнээс 8000, 60,000, 18,000, 25,000. Тэгээд би түрүү ярьжсэн 100,000 гэдэг. Ганжуурын 12 батыг амрах 100,000 бүгдээр агуулга нь бол доторх агуулга үзэл санаа бүх юм нь бол энэ их хөлгний хоосон чанарын онол руу хандуулсан байдаг. Тэгэхээр тэрэн дээр тулгуурлаад Худагт Нагарчуна төв үзлийн гүн ухаанаа гаргаж ирсэн гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр айл нь ер нь сэтгэлийг хүний сэтгэл, ер нь сэтгэл гэдэг ямыг авч үзэхдээ бид нар бол ямыг яг тодорхой нэг хүрээнд хязгаарлаж ойлгодог. Шинжлэх ухааны ямар ч нээлт нотлогоо ямар ч одоо онолч байдаг юм уу, анагаа ухааны талаасаа ч гэсэн нэг тодорхой нэг эм байна тийм үү. Тэр эмийг тайлбарлаж байгаа тайлбар бүхэн бол тодорхой хүрээтэй байдаг. Тэр хүрээнээс гардггүй яг энэ хүрээнд л энэ ингээд хүчин төгөлтөр гэж нэг яг тэр эм хүчин төгөлтөр байх хүрээг тодорхойлж өгдөг шүү дээ. Гэтэл төв үзлийн ёсонд ч юм уу сэтгэл төдийтний ёсонд ч юм уу адил их хөлгөний ёсонд гэж хэлэх юм. Бүх юм шүтэн барилдлагатай буюу бүх юм хоорондоо харилцсан хамааралтай. Тэр хүрээгээр тэр юм хязгаарлаж бүр игнэгт хязгаарлагдах, мөнхөд хязгаарлана гэж байхгүй. Тэр хэзээгээр бид нар өөрийнхөө сэтгэлд тодорхой юмыг хүрээлж байгаа ч хэлээ гэсэн тэр хүрээнээс гарсан энэ орчлонгийн өнгөрсөн одоо ирээдүй тэгээд энэ хідэн одоо галактикч байдаг юм уу, одоо хязгааргүй орчлон ертөнц байна шүү дээ, тийм үү? Тэр орчлон ертөнцийн одоо нөгөө түр авдрамад ярьдаг тэр олон тэнгэрүүд байна. Тэр бүхэн хоорондоо яг одоо нэг аалзсан шүлжсэн шиг ингээд харилцсан хамааралтай байдаг. Тэр хамаарлыг бид нар харахгүй учраас
Харахгүй учраас өөрийнхөө харж байгаа хүрээнд юмыг хязгаарлаж ойлгоод тэр хязгаартаа баригдаад асуудал шийдэхлээр тэр нь ямар нэгэн зөрчилд хүргэдэг. Одоо ямар нэг юм байлаа гэхэд тэр юм чинь хэсэг хугацааны дараа тэрэнд нь сайн байсан боловч тэрэнд нь муу байсан байна гэж гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тодорхой нэг хүрээнд л юмыг гаргаад ирдэг. Харин тэр цогцоор нь харж чаддаггүй. Цогцоор нь одоо хүний биеийг харлаа гэхэд хүний сэтгэл байна шүү дээ. Бие доторх сэтгэл гэдэг чинь хязгааргүй. Сэтгэл гэж юу хэлэх вэ гэхээр зэрэг одоо нөгөө дармападад яригддаг шүү дээ. Салхи шиг л дээгүрч одоо хаалганы дээгүрч гараал доогурч гэл гараалтаа сорхо морхо бүх юм руу ороод гараал байдаг. Баригдах юм байхгүй. Юмыг л одоо сэтгэл гэж байгаа. Тэгэхээр тэр баригдах юмгүй сэтгэлийг яаж одоо тодорхой хүрээнд барьж тодорхойлох юм. Тэгээд бүх юм одоо сэтгэлд тодорхой хүрээнд хязгаарлагдаад ирэхлээр зэрэг атгах сэтгэл буюу би гэсэн, миний гэсэн тэр хүрээндээ л одоо бүх юмыг үний юм шигээр харах гэдэг. Тэр атгах сэтгэл минийрхэн барих, би гэж барих сэтгэл үүсээ тэрэн сүултээ нөгөө зовлонгийн, зөрчлийн, хямралын шалтгаан болдог. Орчин үеийн одоо бидний нийгмийн хямрал гэдээ ярил тэр хямралын шалтгааныг хайх юм бол бас л яг л тийм тодорхой хүрээнд баригдаад тэрэндээ миний ирэхэд бигээд баригдсан л шалтгаан дээр бууж ирнэ л дээ. Тэгэхээр бүх юмыг тэрнээс гаргая гэх юм бол нөгөө хоосон чанарын үзэл буюу одоо чанд хязгаарт хүрсэн тэр сэтгэлгээ тэр атгах сэтгэлгээ биш атгах үгүй юмыг одоо ууж харах хязгааргүйд харах чадвар хязгааргүйд харах мэдрэх тэр сэтгэлээр юмыг харахлаар зэрэг бүх юм хоосон минийх гэд бариад байх минийх гэд зуураад байх зууралдаад байх юм байхгүй гэсэн тэр үзэл маань эргээд бидний сэтгэлийг тайтгаруулдаг. Нэг юмнаас зуурчхал одоо энийг алдчих вэ гэхлээр тэрнээсээ болоод сэтгэл ямардаг. Тэгэхээр тэр сэтгэлийн одоо атгах үгүй тэр бэлгийн чанад хязгаарт хүрсэн сэтгэлийг бяцлаглаар бүрдүүлж чадах юм бол бүх юм одоо хоосон буюу бид барих бүх юм хоорондоо холбоотой. Тэгээ бас нэг би тэрийг тэгж тодорхойлох гэж үздэг юм л да. Одоо А, Б, С гэсэн 3 зүйлийг тодорхойлъё. А бол одоо А1, А, Б1 гэдэг юм уу маш олон зүйлээс бүрэлдэн тийм үү? А, Б гэдэг зүйл нь болохоор тийм зүйлээс бүрэлдэнэ гэдэг. Гэтэл тэр доторх зүйлүүд нь бүгдээр хоорондоо хамааралтай юм бол А-г тодорхойлсон тэр элементүүд Б-г бас тодорхойлчих болох байхгүй юу? Яг гэвэл хамааралтай учраас. Тэгэхээр А гэж тодорхойлох Б-гээс С-гээс ялгаж тодорхойлох зүйл байхгүй болчихж байгаа. Яг гэвэл С дотор Б дотор ч гэдэг юм уу Д, Е дотор байгаа бүх тодорхойлолтод байгаа бүх элементүүд маань миний А доторх элементүүдтэй нэгт хоорондоо хамааралтай учраас би тэрийг өөрийнхөө А-гийн тодорхойлолт руу бүгдээр ингээд татаад ирэх юм бол хязгааргүй орчлонгийн бүх юм үзэгдлийн тодорхойлолтууд миний тодорхойлолт ороод ирэх учраас би ерөөсөө өөр ингэсэн тодорхойлолт байхгүй болчихж байгаа. Нөгөө би бас нэг тийм талаас тайлбарлах гэж үздэг. Та түрүүн хэлсэн шүү дээ. Одоо нэг бүх юм шүтэн барилгатай ганцхан хүн биш бүр ингээд тэр галактик хүртэл хоорондоо шүтэн барилгатай гэдэг. Тэгвэл хүн гэж нэг төрөлхөйт нь те бид нар байна. Та түрүүн нэг хэлсэн нөгөө тэнгэрийн төрөлхөйт ингээд өөр одоо оршгүй. Бүгд хоорондоо шүтэн барилгатай юм болвол бидний бас үйл хэрэг бодол санаа тэдний одоо оршихуд нөлөөлдөг байх боломжтой. Харилцан хамааралтай байх тэр боломж бол байгаа. Яаж хамаардгийг тэр хамаарлыг мэдрэх одоо бясалгал бол тэрийг мэдрэх боломж олгодог гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр оюун санааны төвшөнд бие махбодын төвшөнд биш цэвэр оюун санааны төвшөнд хүний оюун санаа тэнгэрүүдийн оюун санаач гэдэг юм урхны оюун санаагийн хооронд харилцсан шүтэн барилдлага байгаа болохоор хэрвээ хоосон чанартай үүднээс үзэх юм бол тэд нар нэг л тэнгэрийнх, минийх гэх, хүнийх гэх ялгаа, бурхных гэх ялгаагүйгээр нэг л оюун санаа. Энэ нөгөө сэтгэл төдийдний ёсоор хотол шүтэн гэсэн ойлголтон дээр хурж ирдэг. Бүх юмыг багтаасан оюун санаа буюу хотол шүтэн гэсэн ойлголт. Би нэг юм уншижсэн.
дотоод цагийн хүрдэн хямрахад гадаад цагийн хүрдэн хямарна. Гадаад цагийн хүрдэн хямрахаар сав шим ертөнц хямарна гэдэг. Тэгэхээр нөгөө дотоод цагийн хүрдэн гэхээр бидний дотоод сэтгэлийг л хэлээд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бидний сэтгэлээ өөрөө бид нар ингээл уурлал, уцаарлал, хямраал, бусдад дадгаал, нөгөө таны хэлдгээр саяны нөгөө бид барих үзэл нь улам ихсэл ингээл ах юм бол гадаад цагийн хүрдэн хямарч байгаа гэдгийг бол бид нар маш энгийнээр ойлгож нийгмийн харилцаа муухай болоод тий. Энэ зүйл маань өөрөө сав шим ертөнц бүр ингээд одоо гариг ертөнц төрөний юмнуудаа нөлөөлөх юм л юу юм байна л да. Би бас саяны яг таны ярианд тэгж бодлоо. ертөнц хямрах шалтгааныг бас авдармаад байдаг. Нөгөө дайн месийн юугаар ч юм уу те өвчнөр ч юм уу. Тэгэхээр тэр дайн мес үүсэх, өвчин үүсэх, тийм одоо байгалийн гамшиг үүсэх, тэр бүхний цаад шалтгаан нь явж хүний сэтгэл одоо байгалийн экологийн тэнцвэр алдагдж байгаагийн шалтгаан хүний үйл ажиллагаатай холбоотой. Тэгээд тэрийг тэгж алдагдуулсан хүний үйл ажиллагааны шалтгааны үзэглэлээр зэрэг жишээлбэл одоо химийн үйлдвэр байгуулаад тэндээс маш их ашиг олоод тэрэндээ шунаад бүгдээрээ тэр одоо хаасаагүй янз бүрийн химийн үйлдвэр байгуулад нөгөөх нь хаягдтал нь далай гол руу хаягдаад ингээ эргээд өөрсдөө тэрнээсээ өвчин аваад ч юм уу. Тэгэхээр зэрэг тэр хүний хэрэглэн дээр бас Буддийн сургаал бол их сайхан юм хэлдэг л дээ. Ер нь бол илүү хэрэглээ гэдэг юм руу шунах шаардлагагүй. Хамгийн наад захын одоо минимал хэрэглээ гэж орчин үеийн хэлээд байгаа юм чинь бол Буддийн ухаанд яригдаг. Монголчуудын тэр нүүдлийн соёл иргэншлийн хэрэглээ бол бас тийм минимал тийм шүү дээ. Яг нэг олон юм хэрэглээ байхгүй шүү дээ, тийм. Маш чанартай. Одоо нүүдлийн гар даах, нүүдлийн гар даах гутал, нүүдлийн гар даах дээл гэсэн мөртлөө олон байдгүй, тийм. Олон авдар юм зөөгөөд л хувцсны шүүгээ мүгээ гэд явдгүй шүү дээ. Жилийн 4 үйлрэл ингээл нүүж байдаг. Нүүдэлж ард түмэн хамгийн наад захын хэрэглээтэй мөртлөө хамгийн дээд зэргийн чанартай юм хэрэглэдэг ард. Тийм, тэгээ эргээ бодох нэг тэгж хог тариадах юм байдаггүйсэн юм шиг байна. Ер нь одоо ингээл одоо бидний суурин соёл иргэншлээ бодоход өдөртөл тор тороор л хог гаргаж хаяал. Тэр чинь нөгөө буцаагаал маш их хэрэглээ байгаад энэ хэрэгтэй хэрэггүй баахан юм үүсээд баахан сабаглаа бодол гэл ингээ бодохоор хүний хэрэглээ буюу хэрэглээд нэг чинь хүсээд юм те. Тэр хүслийг хангахын тулд тэр үйлдвэрлэл нь яваад энэ буцаагаал энэ байгаль эколог бүх юм бас хямраагаад юм да гэж. Тэр нөгөө богдуудын айлдварууд төр чинь одоо ирээдүйн цагт хижиг сам их дэгднэ гэсэн мэт юм лээ. Тэгээ одоо ингээ харахаар чинь олон одоо халдварт өвчин цар тахлууд их гараад байна. Тэгэхээр л одоо бидний энэ сэтгэл гэдэг юм чинь л энэ бүх юм одоо нөлөөлөд идэг юм байна гэж би бас бодлоо. Тэгээ та түр нөгөө бид барих үзэл, минимхэрэн барих үзэл, бие үзэл гэдэг ингээд ярьлаа. Нөгөө талаараа одоо нөгөө өрний ухаан дээр гэх юм уу эго гэж яриад идэг шүү дээ, тийм. Энэ хоёр нэг зүйл байна уу? Арай өөр одоо судлагдах юмнууд байна уу? Эго ихтэй гэл. Тий, эго гэдэг маань бас л нэг би гэсэн л үзэлтэй. Ер нь өрний философт бол тэр эгог өрний философийн олон онолууд байдаг. Олон бас гайхалтай гүнзгий онолууд байдаг. Тэгээ тэр онолуудад би гэсэн ойлголтыг тайлбарласан эго гэдгийг тайлбарласан янз бүрийн үзлүүд байдаг. Сүүлийн үеийн өрний философийн нэг том урсгал бол персоналист философи гэж тийм. Хувь хүний өөрийнх нь одоо онцлогийг тодорхойлох. За эндээс дагаад бас үндэсний онцлог гэдээ бид нар ярьдаг тийм үү одоо глобалчлал, даяаршил, олон талт ертөнц ч гэх юм ингээл янз бүрийн орчин үеийн ертөнц бол ингээл харьцангуй нэг үе бодвол дэлхийн нийтийн хүн төрөлхтөн ч хоорондоо их харилцаа нээлттэй болж ирж байна. Нэг хэсэг хаалттай байсныг бодвол 90-ад оноос хойш их нээлттэй харилцаатай. Тэгээ энэ нээлттэй харилцаанд дунд соёлоодын хоорондох ялгаа багасаад л хамгийн наад зах нь л гэхэд одоо дэлгүүрт альч газар дэлгүүрт ороход ер нь адилхан их гайхшраад ах юм байхгүй, тэнд төөрөөд ах юм байхгүй. Энд чинь бол бас л нэг даяаршлын нийтээр одоо хэрэглээ нийч байдаг юм уу соёл тэр дунд
одоо ард түмнээс тодорхой үндэснүүд ч гэх юм үндэснийхээ соёлыг хадгалж үлдэх гэдэг асуудал яригдчихэж байна шүү дээ. Жишээлбэл Япон хүмүүсийн хувьд бол Япон соёлоо хадгалж үлдэх, солонгос хүмүүс солонгос соёлоо хадгалж үлдэх гэдэг чинь монголчууд бол монгол соёлоо хадгалж үлдэх гэл ярьж байна. Яаж энэ даяаршилд одоо монгол соёлоо хадгалж үлдэх вэ? Монгол гэсэн онцлог Монголд ирээд яг энэ бол Монголынх юм байна гэдэг онцлог зөндөл байна л да бид нарт. Тэгэхээр энэ дээр хувь хүн төр буугаад ирэхлээр бас Монгол дотроо жишээлбэл ган туяа гэдэг би бүх хүнтэй адилхан байх уу эсвэл би өөрийнхөө би гэсэн тэр онцлог чадвараа бас энэ олон донд илэрхийлж гаргах уу гэдэг асуудал. Тэгээ энэ эго гэдэг нь болохоор өөрийнхөө давуу талыг ашиглан бусдыг доош хийх гэх юм уу дарамтлагч байдаг юм уу? Ийм хандлага дагаад гарч ирдэг. Би хин нэгнээс одоо ямар нэг юмараа давуу болоод ирэнгүүтээ тэр чадвар байхгүй байгаа бусад хүмүүсийг дарангуйлах тийм өрнийн философид байдаг л да одоо нийц шигийн үзэлд ер нь одоо дарангуйлах бол хүний уг мөн чанар нь баг юм шиг байна гэсэн тиймэрхүү янз бүрийн онолууд байдаг. Омог бардам. Тий омог дээрэнгүй гэж хэлдэг. Омог дээрэнгүй үзэл. Тийм болохоор зэрэг бас л буддийн гүн ухааны үүднээс хичнээн одоо хүн өөрийнхөө чадварыг энэ олны дунд гаргаж болно тийм үү? Өөрийнхөө үндэсний онцлогийг гаргаж болно. Гэхдээ Монгол гэж одоо цээжээ дэлтлээ гэхэд энэ Монгол биш гэж бусдаар түмнийг дорд үзэх. Тийм хандлага байж болохгүй. Тэр яг тэрүүхэн нэг үзлийн юг нь хазааж болохгүй гэж байна тий. Одоо Монгол гэл одоо цээжээ дэлтэн гэл ярьдаг шүү дээ тийм. Үнэхээр л одоо бахархалтай юм их байдаг л да. Ястаа нөгөө цээжээ дэлтмээр тийм сайхан одоо нөгөө Монгол морд байна, бөхчүүд байна. Тэгэл ер нь олон юмн дээр Монгол одоо уртын дуу байна гэл гайхуулмаар тий. Гэхдээ тэрийг чадахгүй байгаа ард түмэн сул дорой гэсэн үг биш. Тэнд бас өөрийн гэсэн гайхамшигуд байгаа шүү дээ тий. Бусад ард түмэнд бас өөрийнх нь одоо цээжээ дэлдэх юм байгаа. Тийм болохоор зэрэг нөгөө монголчууд бол Монголын одоо эртний төрийн бодлого бол их хүлцэнгүй хандах. Одоо өөрийнхөө тэнгэр шүтлэгч гэдэг юм уу тэрийг л одоо хамгийн дээд шашин эсвэл буддийн шашин хамгийн дээд шашин гэл бусад шашнуудыг тийм дор тийм муу гэж ярих байдаг юм уу тийм хандлага бол ер нь Монгол төрийн бодлогод байгаагүй юм шиг байгаа. Их хүлцэнгүй хамгийн гол нь монголчууд ер нь дайн бусад ард түмнийг эзлэх энэ юу ихэвчлэн монголчууд бол нөгөө нүүдлийн соёл иргэншилтэй суурин соёл иргэншлийн ард түмэнтэй соёл эдийн засаг худалдааны харилцаанд орох маш их сонирхолтой. Одоо ч тийм байдаг шүү дээ. Бид нар тэр харилцаа байхгүй бол бас ганцхан хэдийгээр бид нар бүх юмаа өөрсдөө бүтээгээд ирсэн малаас одоо хоолоо гаргаад авчдаг, хувцас гаргаад авчдаг, орон гэрээ хүртэл малынхаа эсгийгээр бүтээгээд гэргүү орон байргуу болно гэж байдгүй Монгол хүнд. Тэгсэн ч гэсэн тэр суурин ард түмний тэр их сайхан соёлын бүтээгдэхүүнүүдтэй малынхаа бүтээгдэхүүнийг солилцож ирэх сонирхол. Тэнд нь ихэвчлэн одоо нөгөө 8 таараагүйч гэх юм уу эсвэл дээрэмдэх одоо Самарканд руу хийсэн дайн бол ерөөсөө л эндээс маш олон жин юу малын бүтээгдэхүүнээ ингээд худалдаа хийхгээ явуулахад нь бүгдийн дээрэмдэд автсан. Бүх хүмүүсийн алал бүх хөсөг ачаагийн дээрэмдсэн. Тэрнээс болол тийш аяндаа хийсэн. Шалтгаанууд нь ихэвчлэн тийм байдгийн байл л дээ. Тэгэхээр зэрэг тэгээд юу ялаа гэхэд дээрэмдсэн газар тэр ард түмнийхээ соёлыг нураах ч юм уу, шашныг нь нураах тийм юм гаргаагүй зүгээр л татвар ногдуулцдаг. Та нарт дийлдсэн юм чинь бид нар татвар авах. Тийм л ард түмэн байсан байл шиг байлаа шүү дээ. Түүхийг харахаар. Тэгэхээр тийм хүлцэнгүй соёлын өвд бусад ард түмний оюун санааны ертөнцид хүндэтгэлтэй хүлцэнгүй
юу ханддаг, дэсвэртэй ханддаг. Тэг хүндэтгэх гэдэг бол бусдыг хүндэтгэнэ гэдэг бол бас нэг хүнд байх маш сайхан. Би ч одоо нэг гол сэдвэсэж жахан хазаагаал ярьж байгаа. Зүгээр их гоё талаас нь таас тайлбарлаж өглөө. Тэгээ бас манай нөгөө нэвтрүүлэг маань цаг маань бас юмд өгцсөн байна. Их одоо өргөн хүрээнд ярилцлаа гэж би бас хувьдаа бол тэгж дүгнээд энэ мэдээж энэ чойрын 5 бот гэдэг бол өөр хэдэн одоо өдрөөрч яриад дуусахгүй маш том сэдв гэж би зүгээр бодож байна. Тэгээд яг таны би яг энэ хийсэн бүтээлийн хувьд бол яг миний зүгээс харж байгаа зүйл бол Монгол эрдэмтдийн энэ бүтээл, энэ судалгааны зүйлүүдийг гадаад хэлээр, англи хэлээр гадны судлаач тэгээд энэ одоо хүмүүст яг ингэж ойлгуулахаар хэлээр нь бичиж өгнө гэдэг бол маш том ач холбогдолтой юм байна даа гэж би бас харж байна. Тэгээд одоо дахин баяр хүргэе. Баярлалаа. Баярлалаа тань. Тэгээд би бас нөгөө таны номын нээлтэнд оролцъё гэж бүртгүүлсэн боловч хараахан гинти ажиллагаараад очиж чадаагүй. Тэгээ бас яг тэнтэй бас яг номынхын талаар цусхан ярилцсандаа бас их таатай байна. Тэгээд энэ ярилцлагын төгсгөлдөө би бас асууж амжаагүй. Та бас энэ номны дээрээсээ хэлье гэж бодож ирсэн. Одоо ийм зүйлийг төгсгөлийн хормыг танд нээлттэй үлдээж байна. Баярлалаа. Тэгээ номын нээлт бол их сайхан болсон, би их баярлсан. Миний хүүхдүүд надад энэ нээлтийг зохион байгуулах ажилд охин маань, хөргөн маань их сайхан тусалсан. Тэгээд бас тэдний бодол сэтгэл бас миний бодчихснаас өөр одоо ер нь тэдний гэхгүй орчин үеийн залуучууд их сайхан өвөрмөц гоё сэтгэлгээнүүд гаргаж ирж байна. Тэгээд номын нээлтэн дээр би баярлсан зүйл бол дандаа одоо ингээл хүн гарч ирэл магтаал хэлээд байх биш. Ер нь энэ номтой холбоотойгоор ер нь бүдийнгүй ухаан, орчин үеийн залууст яаж хүргэх юм, бүдийнгүй ухаан, шинжлэх ухаантай яаж холбогдох юм гэдэг юм уу. Ийм асуудлаар тийм хэлэлцүүлэг болж хэлэлцүүлэгт манай залуу ламнаар эрдэмтэд судлаачид бас их сонирхолтой санаа оноонууд хэлсэнд би их баярлалдаг. Тэгээд энэ хэлэлцүүлэг цаашаа олон талаар өрнөж энэ номтой холбоотой гэхээс илүү бүдийнгүй ухаан, бүдийн соёл, бүдийн сэтгэлгээ өрнийхтэй яаж нийцэх үү, яаж одоо тэдгэрийг хамтран зэрэгцүүлэн одоо оюун санаандаа суулгах хөвч гэдэг юм олон сонирхолтой асуудлуудаар цаашаа залуусын дунд яриа өрнөх баха, бүтээлд оруулах баха гэж найдаж байна. Яг үнэ би нөгөө очиж чадаагүй ч гэсэн онлайн дээрээс нөхөд бичлэг үзсэн. Тэгээ яг тэн дээр нэрээ эрдэм шинжилгээний одоо өгүүлэл одоо хилцүүлэг хөрөнсөн маш их сонирхолтой санагдсан. Тэгээд энэ номыг олон хүмүүсийн өнцгөөс тайлбарлаж ярьж байгааг сонсоход надад маш их таатай байсан. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад манай ярилцлаганд ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ эрдэм судалгааны ажилд тань өндрөөс өндөр амжилтыг дахин өсөй өрөөё. За их баярлалаа. Таны ч гэсэн ажилд энэ одоо сайхан нэвтрүүлгийн чинь ажил олон сайхан хүмүүстэй ярилцаж таны ажил улам өргөн болж өгчөөрэй гэж өрөөё. За тэр ирвэл бат өршгөө. Захимж подкаст Буддийн гүн ухаан чойрын 5 бот номын талаар ярилцсан дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.